Одоо бидэрт хандж байгаа ингээд маш олон хүмүүс хэлж байгаа тухай бас ярих гэсэн. Энийг яагаад ярих болсон шалтгаан гэвэл хүмүүс ингээд талигаач болохоор бурхан бүтээдэг нэг юм зан үйл Монголд сүүлийн одоо 10 гаруй жил дэлгэрж байна. Ер нь би бол 10 гаруй жил гэж бодож байна. Тэгэд нэг зовлон үдсэн айлд очиж зан үйл хийхээр очлоо. Гэрээр нь дүүрэн бурхан байсан. Тэгээ би ихчээс асуулаа л да. Та ер нь ийм их бурхан шашин шүтдэг хүн юм уу? Тэгээ одоо энэ олон бурхануудыг та тэгээд ингээд зарим нь ингээд энэ тэн зүгээр ингээд тавьсан байгаа байхгүй үзүүрийн юм шиг. Тэгээд тэгсэн чи үгүй их чинь ингээд 5 хүнээ алдсан юм аа. Тэгээд энэ 5 бурхан байгаа маа манад. Одоо харин энийг яахаа мэдгээ болчлоо. Энийг яах вэ гэж надаас асуусан. Тэгээд тэр үед бол надад бол үнэхээр хариулт олдоогүй. Ягаад гэх юм бол би бол ямар нэгэн шарын шашин машинтай хашдаг хүн биш. Энэ бурхан бүтээн гээд байгаа энэ зан үйл нь яг амар утга учир байгаад байгаа юм. Хоёр дахь юм бол энэ зан үйлийг хүмүүст тайлбарлаж өгмөр. Энэ ингээд тэр 5 одоо бурхан байна гэж үзэхэд тэр 5 бурханыг шүтэж явах хэрэгтэй юм уу? Нэг бол үзмэрийн мүзээ болох хэрэгтэй юм уу? Нэг бол шүтэн болох юм уу гэдгийг тайлбарлаж хэлж өгөхгүй болоод хүмүүс энэ дээр ойлголт ерөөсөй байхгүй байна. Нэгт. Хоёр дахь юм бол нөгөө энийгээ өөртөө авч явж чадахгүй байгаагаас болоод бидний аж амьдрал уруудаад байна уу гэдэг ийм асуулт асуугаад байгаа учраас энэ яг энийг хийлгэж байгаа бий болгож байгаа хүмүүс нь басгаар хариултаа өгөөсөө л гэж бодож ин тэгээд энэ бодож байгаагийн үндсэн дээрээс энэ бичлэгийг хийж байгаа шүү гэдгийг бас хэлье. Тэгээд